Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газартай хамтран бэлтгэлээ. Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Соёл кафе өнөөдөр зочноор монголчуудын дунд сүнс гэдэг хамтлагийн сүнс хамтлагаар угладаг лавгсүрэнгээ орж ирүүлээд байна. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? За би саяхан та бүхэн одоо рок pop урлагийнхан зөвхөн рок pop биш. Ерөнхийдөө тайзны урлагийнхныг 2 жил одоо амаажи мэдсуулаа тийм ээ. Тэгэхээр бас үзэгч олон маань цангасан байдаг. За манай гэр бүл гэж ярил л рок pop-ын ажилгүй бас нэлээд хэцүү бол энэ бол тодорхой шалтгаантай. Бүгд энийг ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар бас нэг баялаг бүтээгч гэдэг утгаараа бас нэг тодорхой хэмжээний баялаг бүтээдэг гэдэг утгаараа бас 2 жил үндсэндээ ажилгүй суулаа. Гэхдээ яг хоо манай рок pop-ын бол сэтгэл сайхан доо тэгээд буйны одоо хандвийн онлайн тоглолтууд одоо байнга оролцож явж байгаа манай үзэгч олон таньдаг мэддэг. Тэгэхээр энэ одоо үйл явцад манай лавгагийн гэж ярил л да. Лавгагийн үүрэг бол маш чухал. Би энийг өнөөдөр бүр онцлж хэлмээр байна. Яг л альва салбарт одоо урлагийн салбар рок pop орлоод менежмент хэрэгтэй. Менежментэд бол зохион байгуулах. Ер нь бол шоу бизнесийн хүрээнд энэ зохион байгуулагчид аягүй чухал хэрэгтэй. Энд чинь бас нэг хүн бол тайзан дээр гараад дуулаад ах нэг хэрэг. Тэр дуулж байгаа биш бас нэг тодорхой хэмжээний баялаг бүтээж байгаа хүмүүс. Энэ баялагийг тарааж түгээх энэ үйлс бол манай лавгагийн одоо олон жил толгойлж байгаа дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв. За үзэгч олон тодорхой ойлголт өгөх олон нийтийн байгууллага одоо манай рок pop гэр бүлийн менежер гэж хэлж болно. За менежер гэхэлэр шоу бизнест аливаа том хамтлаг одоо менежер маш чухал үүрэгтэй ийм фигур байдаг гэдгийг өнөөдөр манайхан мэдэж ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр хоёулаа яриагаа энэ төв холбоог байгуулах санаа яагаад төрсөн бэдгийг энийг яагаад барьж аваа гэдэг энэ сэдвээс эхлэе. За юуны өмнө маш чухал сэдвүүдийг хөндөж бас чухал зочдыг ордог энэ эрхэм нэвтрүүлэгтээ бас эрхэм ах өнөөдөр бас энэ сайхан намрын сайхан өдөр урьж дүүгээ оруулсан маш баярлалаа. Хэлж ярих бас өмнөд бас байна. Дуушлаг бүтээгчдийн үндэсний төв бол анх сонор студийн ингээд сонор студи гэдэг бол 96 оноос хойш Монголын анхны одоо мэргэжлийн одоо Монгол улсад бол анхны бичлэгийн томоохон студи бол радио телевизийн дэрэгдэх цагаан лава студи байсан. Одоо хаян хэрваа гэж хүнээр бол орж гараагүй бичлэг гэж ерөөсөө байхгүй. Бүх пенсны бичлэг бүхэл алдарт бичлэг явсан байдаг. Энэний дараа бол одоо зах зээл шилжсэний дараа бол одоо орчин үеийн технологиор инновац шингээсэн анхны студи бол сонор студи гэж одоо маш сайхан өрнг оруулалттай студи байсан. Тэрний дэргэд одоо энэ Кузагийн ах болд мөн бас дэлгэр тояа захирлын одоо санаачлагтаар дуучлаг бүтээгчдийн үндэсний төв буюу дуучдын ашиг эрх ашгийг бичлэг үйлдвэрлэж байгаа бүтээгч нарын эрх ашгийг хамгаалдаг юм хамтын удирдлагын байгууллага буюу ийм төрийн бус байгууллага нэгдсэн байдаг. Энэ төрийн бус байгууллага бол Монгол улсын хуулиар төрийн бус байгууллага бол нийгэмд үйлчлдэг, гишүүдэд үйлчлдэг гэсэн хоёр статустай байдаг. Манай байгууллагын хувьд бол гишүүдэд үйлчлдэг. Гишүүд нь бол ер нь ихэнх нь бол хамтлаг дуучид, энэ дотор ганц рок pop-оор хязгаарлагдахгүй бас нийтийн ардын язгуур урлагийн сонгодог урлагийн мэргэжлийн гэсэн бас дуучид бас энэ багтжээдэг. Дууны урлагийнхан гэж ярив. Яг үнэ дууны урлагийнхан. Тэгээд энэ бидний гишүүнчлийн гол бол зорилго нь мэдээж энэ байгууллага бол миний их сонирхол татсан юм юу гэвэл би өөрөө хөгжмийн сургуульд одоо аавыгаа амьд ахуй цагт бол аав маань их хуульчлах гэж намайг үздэг. Би айлын том байд. Өөрийнхөө одоо Эрдэнэ хотын шүүхийн сумрандын шүүхийн дарга байсан Бямбжав гэж хүн санаагийн Бямбжав. Аав маань бол амьд ахуй цагтаа намайг хуульчлах гэж нэлээд зүтгэсэн. Би бол одоо студенттэй оюутан хөгжимчд өөрөө ингээд гүгээд орчихжсэн. Тэгээд аав маань за зориул. Юуны ангид өсөө гэж би лим хөгжим ангид. 50 багшийн шав. Тий. 50 багш тэгээд Ганбаатар багш нарын шав. Тэгээд сүүлд нь одоо аавыгаа өнгөрсний дараа ч тийм үү нэлээд бас би бодсны үндсэн дээр бол урлагтаа хэрэгтэй ойлж болё гэж бодсон. Тэгээ эрх зүйч болоод одоо энэ юм чир зохиогч ирэхээр нэлээд
дагнж хэдэн жилийн одоо ухамсарт амьдралыг энэ зориулсан. Тэгээ тэр дандаа бол одоо энэ нарийн нандин яг энэ дотор нь байдаг хүмүүс бас энэ салбараас дуурж төлөөлөх ёстой байна гэдэг энэ бодлоор за энэ байгууллагт анхлаа дэлгэр туяагч надад удирдах зөвлөлд орж ажиллаач гэдэг санал тавьсан. Тэгээд итгэл их сайхан хэлбэлээгээд тэгээ энэ баг хамт олон дотор ороод анхлаад ороход бол одоо ариунагч сосор умгай дашка алиах гэл одоо манай одоо локрод байсан. Тэгээд миний хувьд бол 2008 оноос хойш энэ байгууллагын тэргүү хийж явж байгаа 3 ч удаа илэрсэн. Тэгээд уулын би ажиллаа гэсэн хэд үзсэн боловч манай удирдах зөвлөлийн маань хуульчин бас хэрэгтэй, эрх зүйчин хэрэгтэй, дараагийн залгамж алгалтал байж байгаа ч гэсэн саналын дугаал одоо сүүлдээ ингээд ажиллаа хийж явж байна. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол гол зорилго маань оюуны эмч зохиогч эрх ялангуяа бичлэгийн эрх хамгаалах хэрэгтэй байгууллага. Гэхдээ дөрмөнд бол гишүүдийнхээ бас нийгмийн асуудал нийгмийн өмнө тулгамжийн асуудлуудыг зохицуулах заар гэрийн гачигдалч гэдэг юм уу одоо хөлцөөлөн аливаа нэг асуудал дээр бас хамт олноо төлөөлж хамт олон гэдгээр бас ингэж явах тийм дүрмтэй тэр дүрмийнхаа дагуу бас бид нар нийгмийн асуудал бас нэлээд анхаарч бас явдаг. Зарим хүмүүс бол бас надаас асууж идэв юм. Танах ч оюуны эмч хамгаалт юм уу эсвэл энэ ер нь иргэний жоохон юу талтай юм уу? Үйлдвэрч нийлэлийн байгууллага юм. Тэгэхээр би бас хэлдэг юм. Манай дөрөв бас байдаг юм аа. Нэгт хоёрдоос үйлдвэрчлийн эвлийн чөлөө дуран бүтээлчдийн хамгаалсан хараахан байгууллага одоохондоо бүтцэл алга. Тэгэхээр бас энэ ажлынхаа хажуугаар бас эрх зүйн мэдлэгийнхаа хүрээнд бас аль талд нь одоо юу гэдэг юм хүмүүст арга зүйн зөвлөгөө өгч эрх зүйн талаар бас нэг энгийн үгээр хайлбарлаж ядаж л одоо манайхан ч гадагшаа виз мэдүүлэхэд хүртэл зарим нь одоо зөв нэг байхад материалаа буруул бөглөж явж байдаг. Тэр юм дээр хүртэл эрх зүйн тусалцсан арга зүйн зөвлөгөө өгч явдгаараа бас онцлогтой юм байгууллага юм аа. Гэхдээ энэ байгууллага бол зөвхөн би гэдэг дээр биш мэдээж би бол одоо 5 сая болж байна тий. Хамтын удирдлагын байгууллага буюу одоо яг байгаа удирдах зөвлөлд бол хүндэт гишүүд гэж байгаа төрөлгчд мөн бас яг өдөр тутмын буюу сард одоо 2 удаа оролцдог удирдах зөвлөл гэж байгаа. Одоо сүүлд удирдах зөвлөлдөр бол нэмэгдээд нийтийн дууны холбооны 70-тай болт гэсэн хүмүүс орж ирсэн. Одоо манайд бол удирдах зөвлөлийн гишүүд гитарчин, хөгжмийн зохиолч, гүйцэтгэгч уран бүтээлийг төлөөлөөд мөн бас ая зохиогчдыг төлөөдөд хөгжмийн зохиолч, гитарчин, ая зохиогч өөчийн маань байдаг. За дуучдыг төлөөлөөд бас гүйцэтгэх уран бүтээлчдийг төлөөлөөд ариуна дуучин маань Алтан цэцэг гавьяат маань байна. Дээрээс нь бичлэгийн студиудыг төлөөлж бол New Star студио одоо манай рок pop-ын хэлдгээр өндөр ээж болох их мандах гэж онц байдаг. За мөн продюсеруудаас Наранзун Bros Records-ийн болт сонгодог яг үнэ сонгодог буюу одоо мэрэгжлийн урлагийн байгууллагууд төлөөлж бол филармоны захирал батлага маань үүсдэг. Тэгэхээр ийм олон талын өнцгүүд байж бид бас ийм арчилсан тогтолцоогоор явж идэг ийм байгууллага маа л гэж байна. Наач их сайхан сонсогч байна. Миний бодлоор бол өнөөдөр төрийн нуруунд дээр соёлын гэдэг агуу том салбар байж идэг. Тэгэхээр энэ ачааг энэ хөнгөрүүлэхийн тулд бид өөрсдөө зохион байгуулалтанд орж тийм ээ одоо гэр бүлийнхаа дотоод асуудал гарч байгаа одоо асуудлуудыг зохицуулах энэ бүхнийг хамт олон дотроо ярьж одоо тийм дэмждэг олон нийтийн байгууллага маш их байх хэрэгтэй гэж би боддгийн. Маш чухал үүрэгтэй. Тэрний нэг бол яа харахгүй одоо танай холбоо байдгийг. Тэгэхээр өнөөдөр ингээд дуу сонслоо гэхэд дууг бас чанартай дууралтаар сонсдог байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхгүй зүгээр нэг юм найрын дуу шиг юм хэрэглэж. Зүгээр тэг хэрэглэгчийн нэг тийм таашаалт нийцүүлсэн гэдэг юм уу тийм маягаар бас байж болохгүй л дээ. Тэгэхээр та нарын тавиад байгаа саяны ингээд зорилтоос яриад ахлаар өнөөдөр бас чанарын асуудал их чухал байна. Одоо өнөөдөр техник хөгжиж альва дууны урлагийн бүтээгдэхүүн чанартай гарч явах хэрэгтэй гэдэг утгаар бичлэгийн чанар маш чухал тавигдж байгаа. Өнөөдөр одоо манай рок попт бол лавга итер анх танилцчихсан 90-ад оноос хойш бол бас өөр болсон шүү. Чи одоо концертээ хийх гэж яадаг байлаа. Одоо сараа ариуна маань өөрсдөө ингээл хамаг менежментээр ингээл явдаг байлаа. Тэгээ яг энд нэг онцлоод ярихад манай рок поп гэрүүлийнхэн бол энэ зах зээл рүү шилжихийн шилжилтийн энэ том ногчоог бол даваад гарсан амжилттай. Махиагаагүй нугарж очоогүй тийм энэ хоёр том системийн шилжилт явж байна.
Тэгэхээр энэ дэр манай одоо ийм савгаа шиг ийм залуучууд тухайн тэр хүнд гэж ярил л да одоо тоглолтын чинь маш том хүнд ажил байдаг. Энэ бүхнийг бас ингээд хөнгөлөх, чанаржуулах ийм одоо чухал үзүүлэлтүүдийг өдөө болтол өнөөдөр ингээ хийгээ явж байгаа. Савгааг манай одоо сошиализм бол амтахгүй мэдж байгаа. Тэгээд тэр үйлдвэрчний эвлийн маягийн үүрэг хариуцлага гэдэг чинь бас аргагүй шүү дээ. Өнөөдөр рок попын ерөнхийдөө нэг тийм онцгой гэрүүл шүү дээ. Тэгээд материалс их тийм юутай зохион байгуулалт одоо уламжил ёс тэр бүх тэгжээг энэ бүх юм чинь ингээд нэг тодорхой хэмжээгээр бас залж чиглүүлж зохицуулж тэ бүгдөө ингээд задгаад авах байвал бас болохгүй шүү дээ. Өнөөдөр соёлын яамтай боллоо. Тэгэхээр энд бол маш чухал үүрэгтэй гэж би явдаа үзэж байгаа. Тэгээ би энэ бол миний зүгээр санал. За манай соёл кафе ингээд кофе цайгаар дайлдгийг. Би чинь яг кофе санагдаж байлаа. Тэгээ өнөөдөр одоо игнэ өргөжсөн байдаг хамгийн тод яруу жишээ гэхээр янз бүрийн үйл явдал болно. Тэрэнд нэг ингээд уриалан дуудсан, нягтруулсан, нэгтгсэн ийм үүргийг бол энэ холбоо маань бас хийгээд байгаа. Тэгэхээр өнөөдөр лого маань бас залуу ирч хүчтэй байгаагийн хувьд их олон тийш одоо цаг зав зарцуулдаг. Тэгээ би энэ хэцүү одоо ажил ихтэй, юм ачаал ихтэй үедээ бас манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Надад их сайхан санагдчих. Өнөөдөр та нарын үе юм аа лого. Та нарын үе одоо төр засагч тийм болж байна. Тэгэхээр өнөөдөр дуурдаг, үгээ хэлдэг иймэрхүү эндэр болж байгаа мó гэж би хараад байгаа. Энэ холбоог. Тэ? Баярлалаа. Ер нь бидний нөгөө үүрэг дээр байдаг ч гэсэн нөгөө үүргээсээ илүү бид нар нөгөө энэ байгууллагыг бас бодохдоо бас хамтын нэгдэл буюу нэг яг таны харж байгаа зөвлөлтөө бид нар бас нэг гэр бүл гэдэг одоо хамт үйгүүгээр дунд үе холбогддог. Дунд үе бол холбох тийм үүргийг гүйцэтгэх хэрэгтэй юм шиг байна. Яг бол залуу гэдэг. Одоо бид нар ч гэсэндээ сүүл самтлаг гэж эрдэнэс гарчиж байгаа. Яг үнэндээ бол бас ахмад руугаа орж байгаа. Шүргэж унгаачих гал өнжсэн багс дуучлаарай. Тэгээд тэр үед чинь тэр энэ гээл нэг ахмадуудыг ахлаа уугаад тэр юм гээл сагсалцал. Бид нар ч одоо бас ямар ч байсан бас тэр үеийг сайн мэдтгүү. Тэгээд ингээ бодлоор яалтч одоо нэг хүндэтгэх ёстой, хүндэтгүүл зохистой хүмүүсээ хүндэтгэх алдрын тайхан байршуулж одоо хүндэлтэйг нэгт. Хоёрт нь тэрийг бас доод одоо шинэ одоо яг ид бужигнуулж байгаа, математикч байгаа тий зэрэглэлтэйгээ яг ид нөгөө гоё тийм байж байгаа залуучуудаа бас мэдрүүлэх ийм ажлыг хийх ёстой болов. Би их бол хийх вэ гэж их бодогддог. Бид нар ч гэсэн хоорондоо холбоондоо ярьдаг. Бид нар л одоо өстой шатах ёстой гэдэг шиг энэ ажлуудаа яри хүн ерөөсөө ихэндээ бид нар жоохон энэ албаа ер нь гомрохтой гэсэн бид жоохон гэл юм хэлэхээр ингээ ойлгохгүй наа. Жишээлбэл юу гэдэг анхлал өөрийн телефоны операторуудаас мөнгө авах гэл анхандаа бол бүр ингээд хувь гэсэн ойлголт байсан байгаагүй. Commission гэдэг ойлголт. Дэлхийд даяараа commissionтай байсан. Гэтэл ингээ commission гэдэг анхлал 5, 10, 15, 30 он дээр хүртэлтэй бичлэгийн эрхийн commission ордог болоход ингээд хамтлаг дуучтай сүүлдээ хувьд нь гэрээ хийдэг боломжийг олгоод ингээ явж байгаа. Тэгэхээр энэ болгон бол анхандаа тийм амархан байгаагүй. Маш их хардлага сэрлэг одоо мөнгө гэдэг бол өөрөө хардлагыг дагуулдаг их байх нь ерөөсөө хамаагүй. Тэгээ хаяа явчмаар үнэхээр үед бол байсан. Шантарх үе байсан. Үнэхээр байсан. Янз бүрийн хил хамаардаг хүмүүс чинь тэгээд нүрээрээ тулж уулзддаг. Тэгээ гадуур яриа явдаг. Тэгээ яг үнэхээр асуудал байдаг бол ингээл хойш шүүгээр явах гэхээр явдаг. Нэг тиймэрхүү нэг юм яваа яриа жаргон тийм аяг их байдаг. Тэгээд энэ олон дээр бол одоо айдгийн авдартай нэг шиг үнэхээр тисээд одоо ард нь гараад одоо бол нэг ингээд хөрөлж чулуу шиг болсон. Зөв. Тийм. Би сая логогийн эрдэнэ дээр одоо би өөр ая зохиодог юм. Дуу зохиодог юм. Тэгэхээр өдий болтол өнөөдөр ингээд одоо нэг караоке гэж үзье л да. Миний дууг дуулаад тэр нэг байж идэв. Одоо дэрэгд дуулаад асуулаа чи миний дуу гэж бэлдээд хэлтэй биш. Зүгээр нэг бодлын их сайхан санагдана. Миний дуу дуулж байгаа нөгөө талаар
Тэр чи бас нэг ийм өмчийн асуудал яригдчих л. Оюуны зохиогч ирэх гэх. Энэ тал дээр манай цавгаа бол айхтар сайн ажилласан. За тэр шинэ хууль гаргахад бол цавгагийн одоо тэр холбоо төв маш чухал үүрэг гүйцэтгэсэн бэ. Их баярлж явдгийг. Одоо дуу зохиодог хүний хувьд. Тэгэхээр энэ хууль одоо сайхан хэрэгжиж эхэллээ. Үр дүнгээ өгж эхэлж гэнэ үү ер нь бол. За ер нь эрх зүйн зохицуулт гэдэг нь бол маш чухал. Яагаад вэ гэвэл одоо бид нар чи эрх зүйн улсад байгаа одоо ардчилсан нийгмийн иргэд энэний бидний хамгийн үнэт зүйл бол эрхчлөөг хуулиар хамгаалсан байгаа. Тэр дундаа оюуны өмч гэдэг зүйлийг бол одоо дэлхийн бидний нэгдэн орсон 76 он за 1800-аад оны Бернинг конвенц одоо Венинг конвенц гэдэг маш олон сүүл Бээжингийн трипи гэдэг одоо дуу төрөлхтөлийн эрх шиг хамгаалах гэл маш олон конвенцууд нийтдээ нэг олон конвенцууд нэгдэд орсон. Тэгээ энэний дагуу бид нар эрх зүйг байнга шинжилж байгаа. Эрх зүй бол өөрөө дандаа зогсохгүй л тийм ямар нэгэн хүний амьдралаас үүдээд уран гараад хойноос нь гэж гүйцэн шахаж явж байдаг. Амьдрал баялаг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор ер нь бол манай эрх зүйн боломж болцоол ер нь өндөр оюуны өмч талдаа. Одоо ордны байсан хууль ч гэсэн ашиглаж чадах юм бол. Одоо энэ шинэ гарч байгаа хууль буюу одоо учрал гишүүний өргөн барьсан оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. За одоо сая зохиогч эрхийн хуулийн шинжилсэн найруулга батлагдсан 4 сард. Тэгээ энэ хуулиудыг үнэхээр ашиглаж чадвал ер нь чи эдийн засаг руугаа ор. За энэ дуу гэдэг үлэрсэн талах. Энэ кофетэй адилхан яг төлбөрийн төлж байгаа огт үнгүй юм биш гэдэг энэ зохицуулт руу орсон байгаа. Тэгэхээр бид нар одоо сайн менежерүүд энэ одоо лейбл продакшнуудын одоо жишээлбэл манай Bolt энэ төр аягүй сайн хөгжмийг зарах тал дээр хөгжмийн үйлдвэрлэл тал дээр тий одоо дунд жижиг бизнесийн одоо сайн концепц төслүүд явж байгаа. Нацгаа хай-фай ч гэдэг юм. Тэгэхээр эдгээр маань одоо яах ёстой вэ? Хуулиа маш сайн судлаад энгийнээр ойлгож аваад цаашаа өстой кофе ууж байгаа юм шиг, кофений үн төлж байгаа юм шиг хүмүүсээр төлөвлөж явах нь одоо бас хувийн компаниудын тэр дундаа дууч уран бүтээлчтэй өөрсдийн бас нэг ийм мотивац бас хэрэгтэй байна. Хууль нь гарчаад бид нар хэрэгжилж чадахгүй бол тэр хууль тэгэл тийм зүгээр нэг цагаан дээр хараад бичсэн л нот гоож байгаа. Нот айгүй том соёл байхгүй юу? Тэр хүний зохиосон дууг тодорхой хэмжээгээр үнэлүүлж чаддаг тийм ээ. Тэгээд одоо үр дүнд нь жишээлбэл миний одоо амд сахал бүрэг дээр чи Улаанбаатарын үдшийн асуудал шийдэж байгаа гэж би дууссан. Тэр яаж бүтв? Тэр хэцүү шүү дээ. Хятадын тэр том зах зээлд одоо миний дуу энэ хэрэгцээ авч идэв шүү дээ. Хятадчтай хэдэн хувилбараар дуулаад хүүжээ эндингээ өөрхий ямар ч юугүй ингээд байж идэв. Даруухныг шилэхүү те. Ер нь энэ оюуны өмчийн асуудал гэхэлэр нэг хоёр янзын асуудал яригдж байгаа. Бид нар бол одоо өөрсдөө энэ байгууллага болсон 90 цэн төрлөө гэж харж байгаа. Одоо илүү тийм стратеги бодлого руугаа төрдөг төр өөрийн уншил буюу төр төрийн бас байгууллагын түншлэл маягаар асуудлыг шийддэг, тэгж хардаг. Анхандаа бол бид нар одоо стартап буюу гарааны маягийн юм ойлгох, хүмүүстэйгээ танилцах, за мөн бас хамлаг дуучид гэдэг юм уу тэднэртэй мэдээлэл сургалт хийх гэдэг юм уу ийм аялалтай байсан. За тэр дунд ч бас бизнесээ оруулж ирж бужигнуулна одоо бас санаатай олон санамсаргүйгээр чи яг өмнөд бол мэдээлэлгүй байлгаж бидний хооронд одоо эвгүй байлгах нь бас зарим нэгэн бизнес хожоотой байгаа. Тэр орон 3-4 жил одоо ингээд тодорхой хэмжээнд мөнгө олоод авдаг ч юм уу. Тиймэрхүү арга барил болон байдаг гэсэн доо. Энд бол нуугадах юм байхгүй. Тэгтэл бид нар одоо бол 90 цент хүлээ гэдэг нь юу хийж байгаа нь одоо бид нар илүү гадагшаага харилцаагаа сайжруулъя. Гадаадад явж байгаа манай эрхийг хамгаалуулъя. За 2 орны, 3 орны, 4 орны ингээ харилцаа. Жишээлбэл оюуны өмчтөр Солонгос, Хятад, Орос, Монгол улсын засгийн газрын оюуны өмчийн, дэлхийн оюуны өмчийн байгууллагын тусалцаатайгаар ийм зөвлөгөөнүүд хийдэг. Тэр дунд бол би нэг акц эсэлтэй сүүл 2019 онд ковидоос өмнө болсон. Тэн дээр юу гэвэл голд нь би нэг завсарлаа аваад Гав хаан гэдэг одоо Аз нохон толоо хариуцсан дэлхийн оюуны өмчийн байгууллагын салбарын захирлаас 5 минутын надад юу гэдэг энэ протоколтой явдаг дэлхийн оюуны өмчийн том семинар боллоо. Тэгээ 5 минут би ингээд дэлгэцийг ашиглаад танаас тийм үзүүлээ. Би пүүж ахын доо хөгжим зохиолч Чулуун Батхын Чук ахын сандаа бас тэгээ тэд их гайхсан. Энэ юу болчих вэ гэдэг. Тэгээ би за нэг сайн бүтэн сонсч гэдэг 5 минут 2 дуу гэж завсрал сонсуулаад тэгээд за энэ асуудал бол ингээ гаарцсан. Да хятад энийг шийдэж өгч гэсэн. Тэгээд тэр дотор бол одоо хятадын Бээжин төвтэй хятадын оюуны өмчийн одоо яг нөгөө хяналт шалгалт биелсэн дарга байсан. 3 дарга. Тэгээд тэд нар бүр гайхаад энийг болчих вэ? Үнэхээр шок нарсан. Тэгээ Гав хаан гэдэг хүний шахуулаад за энэ асуудлыг шийдъя. Яг энийг шийдчих юм бол бид нар
бүс дотроо за энэ 4 улс дотроо ядаж оюуны юм шиг бид нар тодорхой хэмжээнд бид нар яриад байдаг, санаар суугаад байдаг, бид нар чадчихад байдаг. Гэтэл яг доошоо хөл буюу нөгөө бид нар хөл их биеэр ярил ингээд нөгөө бэлгүүсэн биенээс доошоо байхгүй болчиход байна. Энийг шийдвэл бидний энэ семинарын үр дүн хамтын ажиллагааны улс орны хоорондын хамтын ажиллагаа гэдэг бодиттой болно гэд яриад тэгээд бид нар RAC гэдэг хятадын нөгөө өмгөөлөгчдийн холбооны за тэгээд тэр салбараар явсан чинь бас чимэг болчихдог. Бас хэцүү. За хятад өөрөө бас коммунист нэг диктатурны орн гэдэг байна. Тэгээд бид нар сүүлдээ яасан бэ гэвэл энэ хятад брендийн том зөвлөл нийлээд дэлхийн өмгөөллийн холбоог хятадд оруулсан юм байна. Өмгөөллийн холбооны статустаар independent тийм бас ийм хамтын төлөв байгууллага орсон. Тэгээд тэр байгууллагын хүмүүстэй санал тавьсан чинь хуульчтай одоо манай криминологийн холбоо гэж байгаа. Криминологи гэдэг чинь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг. Криминалистикээс өөр. Криминалистик бол дараад нь шинжээчдийн шинжилгээ ухаан шүү дээ. Криминологийн холбоо юу гэмт хэргийн шалтгаан нөхцөл өөрчилсөн шалтгаан нөхцөл үр дагавар одоо яагаад энэ хэрэг гарах вэ гэдгийг судалдаг юм холбооныхонтойгоо яриад одоо би мэрэгжлийн хүний одоо энэ холбооныхонтой зөвшөлдсөд бид нар хамтын ажиллагааны MOU санамж жижиг зураад тэр хүрээнд 3 асуудлыг тавьсан. Тэр нь юу гэвэл дотоод хүмүүсийг өрчилсөн сэргийлээ одоо зохиогч эрхийн ямар нэгэн одоо факторны гэмт хэрэгтэн болохоос өмнө тэрийг урьдчилан сэргийлээ. Нэг хоёрт нь хандлаг дуучдыг энэ төлөв мэдээллийг бий биш. Одоо ингээд лавгаа гэл Хөрлөбаатаргаа гэл ихлээр нэг хүн тэгж хараад байгаа байхгүй. Одоо тэрийг биш яг мэрэгжлийн байгууллагуудаар маш симпл маягаар ингээд оюутнуудаар сургалт хий. Урд нь болохоор гадаад харилцаа аваа юу. Гадаад байгаа энэ кейсүүдийг гаргаж ирж янзлаа. Тэгээ энэ хүрээндээ энэ хоёр дуу RAC гэдэг холбоотой төгсөл тавьсан чи эдгээр маш реакцтай үлээж аваад за энийг хий. Энийг ерөөс шийдчих. Тэгээд ингээд явж байгаа. Одоо ямар ч нэлээд сайн төвшинж явж байгаа. Төрийн дээд хэмжээний айлчлал юм билээ одоо. Тэгэхээр тэр айлчлалын үеэр одоо болж байгаа. Тийм бас нэг янзлчихсан байна. Гэхдээ тэр бүр сайхан үзээд байна. Явдал болно. Тэр чинь тэгээд нэг юм одоо дуу бүтээдэг хүмүүсийн итгэлийг гоё сэргээхтэй. Тэгээд нөгөө нэг баталгаатай болгож нэг усны хамгаалж шүү дээ тийм. Монгол одоо уран бүтээлч. Тэрнтэй адилхан олон улсын харилцаа, гадаад харилцаа сайжрна гэдэг чинь тэдний одоо эргээд Монголд яаж яах вэ? Одоо манай хад жишээлбэл Поньо гэдэг тэгэл одоо нөгөө Йошин Игор ингээд тэр нэг найз гэдэг дуу сонсогчдод бол аль биесний зөвшөөрөлт аваад болсон. Манай караоке ч гэдэг манайхан орчуулалт дуулгалаараа ямар ч зөвшөөрлөд болсон юм байна. Одоо жишээл гандлаг гэдэг манай дуучны нэг дуу байгаа. Хятад дуунууд ингээд орчуулад зөвшөөрлөд болчихсон юм байна. Тэгэхээр бид нар эргээд энд юу явагдах вэ бол бид нар хүрээгээд хэлээд хамрах хүрээгээд хэлээд олон улсад бид нар хөгжмөө зарах тусмаа бид нар тэдний эрхийг энд хамгаална гэдэг бас хамтын хариуцлага байна. Тэгэхээр тэдний бол одоо жишээл шүүхийн хэмжлэлийн мөнгө гэвэл одоо зүгээр л 250 мянган доллараас эхэлдэг. Зүгээр гарааных мөнгө. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг юм те эхлээд энэ доторх бас нөгөө одоо манай дуучлалтай хүмүүсийн төв Москва холбооноос жишээлбэл Москва гадаад харьцаа маш сайтай. Яг бол хөгжмийн зөвлөж ярганы хэрэгтэй холбоо. Манай хол бичлэгийг их хамгаалдаг болохоор бид нар одоо яг дотроо л ярьж байгаа юм нөгөө ярьчих. Зүгээр бид нар асуудал их байгаа. Ираны улгаач гэдэг юм аа. Асуудал яг ингээд зэрэгцүүлээд тавьлаар яг ингээд хамтарч чадчихна уу одоо ийм олон нийтийн байгууллага. Олон улсын байгууллагатай ер нь бол хамтын саналаа өгсөн. Биш ээ дотоодын байгууллага ярьж байгаа. Одоо Москва ч гэдэг юм. Тийм Москва манай хоёр бол ер нь дуун дээр нэг хоёр байгууллага байна шүү дээ. Нэг нь Москва бол одоо хөгжмийн зөвлөж яруу найрагчтай яг эрх шиг хамгаалдаг төв байгууллага. Манайх бол одоо бичлэгийн эрх буюу хажуугийн эрх, хамаарах эрх, гүйцэтгэж урангуудын эрх хамгаалдаг төв байгууллага. Тэгэхээр энэ хоёр хамтрахаас зайлшгүй. Одоо нэг л завны хоёр сэлүүр нэг шоуны одоо хоёр далавчлал багхгүй. Хэлгүй яах вэ? Нэг улс ба нэг үндэстэн байна гэсэн хамтрахгүй хоёр дэшээ яваад байна шин одохгүй юм байна. Гадаад дээр хамтын ажиллагаанд болохоор бид нар яг Москваас илүү бид нар хамтын ажиллагаа гадагшаа яагаад нэг тэлж чадахгүй байна вэ гэвэл энэ бас ерөөсөө хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээр шалтгаан нь бол манад одоо дотоод фонограм гаднаас одоо копидот хийцэн. Жохон одоо нэг техник хөгжиж ирэхээр та мэдж байгаа тийм MIDI секвенсер гэдэг компьютер хөгжим хэсгийг ихээр залуучууд зарим нь ингээ баг копи паст хийгээд авчиж байгаа. Тэгээ тэр нь өөрөө эргээд нөгөө одоо энэ fingerprint буюу AI гэдэг нөгөө ухаалаг системтэй болсон үед бол дуу гэрсэн 3 секунд яваад таньчиж байгаа. Тийм fingerprint буюу одоо нэг дүрслэлээр нь бас таньчиж байгаа. Ваваар. Тэгэхээр энэ бол энэ хулгаанууд өөрөө бид нар бас эндээ жоохон зэгцэлжээж гадаад харилцаа явахгүй бичлэгийг их адармаатай. Мэдээж яг өөрсдийнхээ дотоодын одоо асуудал сайн зэгцэж янзарч ийж гадагшаа хандах хэрэгтэй л дээ. Тэгэхээр яг ийм алхмууд бол хийгдэж байна гэдэг нь их сайхан санагдаад байгаа. Тэгээд манайх ч нэг олон конвенцэд нийлсэн гэж ярьж шүү дээ. Тэгэхээр тэнд чинь бас өөр хариуцлага гэж байгаа.
Тэнд бас бид нар алдвал баларна шүү дээ. Баларна. Одоо та нэгэнт соёл гэдэг айгүй том сэдв юм. Соёл дотроо хятадууд Beijing Trip гэж баталсан 2010 энэ чинь нэлээд оюуны өмчийн байгууллагаар 2012 оноос хойш ингээд Beijing жил болгон уулзтаа лоббид гэдэг л та. Бид нар ингээд лоббидод хятад тэр аудио вижюал боёо нөгөө дууд өст уран бүтээл ирэх шиг хамгаалах конвенц батлуулчихж байгаа. Тэгээ тэр конвенцийн цаана далд нуугдж байгаа политикийг би зүгээр хардж байгаа шүү уучлаа. Хардах их надад байгаа. Тэр яаж вэ гэвэл одоо ингээд өвөр Монгол манай уран бүтээлчдэг маш үнэмлэхүүн үнээр энд байдгаас нь 10 дахин 30 дахин үнээр авч байгаа. Тэгэд тэнд очиод тоглонгууд Сэрчмаагийн тоглолт, за хурдын тоглолт, Чингис хааны тоглолтыг тэнд аюу гоё оригиналаар бичиж аваад 3 дгээр бичиж авчиж байгаа. Тайз мэдэн дээр янз бүрийн үзсэн. Тэгээ тэр одоо энэ Beijing Trip-ийн дагуу болвол Чингис хаан амтлыг 5 жилийн дараа 10 жилийн дараа Бээжингээс зөвшөөрөл авалцдаг. Бүхэл бүтэн концертын хавчлаа. Яг бол манай энд нөгөө тэгж гоё 3D бичээгүй ч юм уу 8K-аар ч юм уу бичээгүй байхгүй 4K-аар бичээгүй SD-гээр бичсэн. Тэгээ нөгөө гоё full тоглолтоо бичээд авъя дуун surround-аар байж тэгээ зэрэгтэлтэй. Бид нар энэ столийнхаа бичлэгийг авъя гэхлээр нисвансыг та нар ингээд хятад Бээжингээс очиж зөвшөөрөл авах гэдэг ийм том цаагуурч нь ийм бодлого явуулж байгаамаа. Тэгээ нөгөө амьдрал баялаг бид нар гүйцэхгүй гэдэгчтэй л адилхан байхгүй. Тэгэхээр яг хөө энэ дээр бол жишээлбэл болтын маань хийж байгаа саяны одоо төсөл нь шүү дээ. Энэ бол бас мондөг болж байна. Энэ бол яг нөгөө техникийн шаардлагуудыг хангаж байна. Тэ одоо ингээд аливаа гадаад асуудал яригдахад харилцсан юу байх хэвээр. Техникийн үзүүлэлтүүд нь шаардлага хангадаг тийм ээ. Тэгэхгүй бол бид нар нэг юм хачийн мэшэл урдаас нь ингээд шаардлага тавиад байдаг. Тэгэхээр хүлээж авахгүй шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ камер хөгжиж байгаатай адилхан л яг гүйцэхэд маш хэцүү. Тэгэхээр яг энэ бол наад утгаараа болохоор манайхны ташуурдаж өгч байгаа. За наад юугаа чанартай хийгээч. Тэрний эцсийн бүлэг тэнд хэрэгтэй гэхэлэр сонсогч олон хэрэглэгч олонд л хэрэгтэй шүү дээ. Гоё юм. Одоо хоолоор ярил гоё амттай хоол идэл гэсэн үг шүү дээ. Манай зэрэглэгчийн өөрөө хүлээлт нь Холливуудын стандарт биднээс шаарддаг. Одоо British гэх юм бол British Rock одоо юу гэдэг өнөөдөр тоглож байгаа Zamos гэдэг юм уу Colors амтлагаас Beatles-ийн одоо Abbey Road-ийн студийн стандарт шаарддаг байгаа байхгүй. Гэтэл манайд хөрөнгө оруулалт хөгжимд хөрөнгө оруулж байгаа хүмүүс хийдүүлээ. Тэгээ Бацуур ах гэдэг юм уу, Бол гэдэг юм уу, магадгүй Hi-Fi гэдэг юм уу. Хитгэн л нэг юм ерөнхийдөө болж ирэхээр явж байгаа. Тийм, ер нь болж ирэхээр. Одоо бид нар чинь ингээд дуртай болохоор ялч хүнийг студ байгуулчихдаг. Тэгээ тэрийгэ чирээ яваад идэг. Хүний нөөц нь юу вэ? Тэгээд маш олон бэрхшээлүүд байл. Тэгэхээр тэрийг тооцохгүй. Тэгэхээр энд бол нэг тийм асуудал хүндэж байна л да. Одоо жишээл дэг бүтс гэж байдаг. Жишээлбэл одоо ажуултөр гэж үзье л да. Тэнд чинь ингээд нэг том үйлдвэрүүд нь баригдчихэж эн чинь бүтээгдэхүүн өндрийн чанар тэрэн шиг манай энэ одоо соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл дэд бүтц нь аюул чухал болоод байгаа. Өөрөөр бичлэгийн чанарыг юугаар ихлээр өнөөдрийн техник одоо тоног төхөөрөмжийн чанарт хариулах үс тийм л тоног төхөөрөмжтэй юм хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас мөнгө хөрөнгөтэй аюул хөрөнгө оруулалттай маш холбоотой. Тэгэхээр яг улс бол энэ дээр бас ханддаг байх хэрэгтэй гэсэн дүгнэлт тэмэр байна л да. Бас нэг тодорхой хэмжээгээр дэмждэг тийм ээ. Яагаад одоо тийм шилдэг үлгэр жишээж мундаг том студ байж болдгүй тийм ээ. Одоо саяхан би саран засар зураач яриаг сонсч суулаа л да тэгсэн чинь их айхтрын ярьж байгаа. Жишээлбэл галерей байхгүй наа манад гэж. Галерей гэхэлэр байгаа юм шиг ойлгогдод байдаг. Одоо нэг юм төрөлх урлагийн галерей байна. Тэр нь бол өнөөдөр нэг цаг яваад юм хөгжөөд өнөөдөр галерей чинь бас их учиртай байх хэрэгтэй байна шүү дээ. Одоо байж байгаа орон зай тэр одоо жишээлбэл contemporary урлаг хийхэд байна шүү дээ. Тэр чинь ингээд зөвхөн нэг юм дөрвөн хам биш. Маш мундаг юм тойрсон орчин орон зай байх хэрэгтэй. Урлагийг хийж болох гэдэг шиг одоо миний соёл кафе маань юуг бид нар бас нэг тодорхой хэмжээгээр соёлын энэ хөгжүүлэлт дэмжихийн яамны ажил соёл урлагийн газарда тус дэм болох те манай энэ нэвтрүүлгийг соёл урлагийн газар одоо дэмжиж байгаа байхгүй. Тэр нь би бас их талархаж байгаа. Одоо жишээлбэл иймэрхүү асуудлууд байна гэдгийг бид нар хотлолноор ярьдаг багс л да. Өөрөөр хэлбэл хувийнх төрийнх гэхгүйгээр нэг юм энэ юутай холбоотой гэхээр өнөөдөр манай одоо хөө хамтлаг ингээд дэлхийн асар том өндөрлөлт гараа явчлаа.
Тэгэхээр өнөөдөр энэ чинь дагаад Монгол улсын нэр бас явж байгаа тэр дотор. Тэгэхээр нөгөө нэг хүүч нь өнөөдөр ингээд юу нь болчихсон, туг нь болчиход байна шүү дээ. Тэгээ чанар нь ямар байна гэхэлэр яг тэр хүүшиг одоо юу өнөөдөр хийж чадчихна уугүй бид нар тий. Энэ ч бас их сонирн байна шүү дээ тий. Тэгэхээр энэ их чухал асуудал. Тийм дуу бичлэгийн студиудын чанар чансаа тий хөгжлөөс хосрохгүй явах хэрэгтэй. Яг үнэ. Тий. Тэгэхгүй бол дээдрэнгүү зэрэгтэл буюу нэг сонсогчтой эрэлт бол яг Холливуд буюу одоо нөгөө хөгжингүү нийгмийн төвшөнд бидрээс хүсэж байгаа шүү дээ. Яг бол өнөөдөр одоо дэлхий задгаа болчиход байна. Ямар хөгжим хийгээд байна? Холливуд юу хийгээд байна? Одоо тэгэхээр тэрний чинь манайхаж бас хүн болсон хань үгүй яагаад ийм юм бид нар сонсч болдгоо юм жишээ нь тий гэсэн маягтай. Энд бол яг би жоохон сэтгэлээс өндөрлөө гэж бодоход би жишээлбэл нарны циркийн бүх одоо тоглолтуудыг үзсэн байдаг. Тэгэхээр би тэнд очил нэг дандаа нэг юм хөнгөн гоник төр. Өөр хин миний монголчууд энэ сайхан юм үздэг болоосаа гэсэн. Гэхдээ ийшээ авцар гэхэлэр нэг дид бүтсэн байдгүй. Нөгөө том тайз нь байдгүй. Нөгөө гоё стандартууд нь байдгүй. Нөгөө гэрэл одоо дууралт юу ч байдгийг. Тэр шиг манай киноч гэсэн одоо төр засаг анхаарч эхэлж байна л да. Кино жишээлбэл бид нар их хамрах юм боддог. Энэ дээрээ кино хийчихвэл одоо болоо. Гэхдээ кино хийхэд бол дид бүтсэн байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт. Шаардлагансан павильон нь байх хэрэгтэй. Тэ? Тэгжээж бид нар түрээсийн техникүүд нь бэлэн байж байгаа. Техникүүд нь яг дэлхийн стандартыг хангадаг байх хэрэгтэй. Тэр шиг бидний өнөөдөр рок попхны хувьд бол тэр бичлэгийн чанар, дууралтын чанар маш чухал. Тийм ээ. Таны түрүү нөгөө төр гээд одоо төртөө та одоо нэвтрүүлэгчийн түншлэлийн хүрээнд явж байгаа гэдэг. Энэ төрийн бус буюу иргэний нийгэм гэдэг юм уу? Энэ нэг дуу хоолойг холбох маш чухал юм билээ. Төр нэг хэсгээ одоо бас хүмүүсээ сонсдог болсон юм билээ. Сая одоо энэ жишээлбэл юу ч гэдэм дээ те магадгүй залуу ерөнхий сайдын хувьд маш шинэлгээр сэтгэхэд биднийг төлөхөс өгч байгаа. Сая ингээд нэх энэ боломж олгох. Дээрээс нь бид нар яг тэрийг бас олоод бид нар бас олж хараад ресторан баарны холбоо гэдгийг нийлээд энэ бичгээ өгсөн чинь айгүй хурдан төр айгүй сонгогдсоор мэдрэмжээр тийм. Бид нар тэр хооронд бол мэдээж 2 цагийн уралдаан болохоор нийслэлийнх нь юу хэлж байгааг бол үнэхээр энд 1500 чөлөө туран бүтээжтэй ар гэдэг бүр ингээд гудамжинд гарлаа. Манай мэрэгжил бол өөрөө их онцлог. Дандаа олонний танд хүмүүс байдаг болохоор шууд гудамжинд гараад лооч мараад чигс чаддгүй. Яг тэгвэл тэр нэг насанд олддог нэг л нэр гэдэг. Монгол хүн өөрөө хэлдэг нөгөө нэр хичээхээр заяа хичээ гэж байна. Заяагаа алдахгүй тул тэр чинь нэрээ их боддог. Тийм өөрсдөө мэрэгжлийн онцлогтой. Тийм болохоор тэр болгон дээрээс нь бас манайхан дотроо ч гэсэн та мэдж байгаа. Чатан дотроо ч гэсэн бид за юм их сэхгүй шүү. Энийг баг ингээрэй гэл аль болохоор нэг ингээд бас нэг зохион байгуулалтанд ордог. Юу гэвэл төр зэсгээ аль болохоор дэмжих нөгөө талд нь гарч сөрөг мэдээлэл гэдэг юм уу болсон болоогүй факторны нөгөө нотлогдоогүй баримтуудыг магадгүй бид нэр тэр хэсэг гэдэг юм одоо магадгүй их дургу. Тэр нь юу вэ гэвэл яг сая харагдаж байгаа. 2 жил болоход бид маш төвчээртэй байлаа. Төр зэсгээ бүх шийдвэрүүдийг бүгд гэрээсээ ганц. Тийм бүгд гэрээсээ лайв хийсэн. Одоо 100-ны малаа саран туяа би лайв нэвтрүүлэг хийгээл хамгийн сүүлийнх нь хүү хамтынхаа орж ирэл 32 дугаарыг ингээл гэрээсээ хийсэн. Тэр бол фриланс буюу тийм бид нар нөгөө нийгмийнхаа өөрсдөө мэдрэмжээр л хийж байгаа асуудал. Хинээс ямар ч хараад бусаар ямар ч спонсоргүйгээр. Тэгэхээр энэ нь өөрөө юу хэлж байгааг бол бид нар тийм итгэвтэй байсныхаа үр шимийг хүртэж өнөөдөр бас бидний бас энэ цар тахлын одоо төдөө 70% дэш бол дэлхийн ногоон болгож байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор бас үйл ажиллагаанууд нэгдэж байна гэж. Зөвлөлтөө савгаа зөвлөлтөө төр тэгээд сая бол ингээд уучлаарай. Хүү хамтлаг бол ерөнхийдөө цочроолоо шүү дээ. Тэгсэн. Тэгээд төр ингээд гинт цочирдсан тий. Тэгээ одоо Цогтбаатар сайд гадаад явны сайд багтаа хэлсэн байт юм байлаа. Гэхдээ бидний одоо 40 жил ноцтод дэлгэхгүй зарим юм шийдчихтэй Монголын нэрийг одоо гаргаж ирээд ингээд төрийн машин ойлгосон. За энэ чинь ийм сонин гоё юм байт юм биш тий. Өөр шүү. Тий, тэгэхээр их мэдрэмжтэй хандаж одоо тэр ерөнхий сайдын хандж байгаа хандлага, хотын захирагчийн хандж байгаа хандлаганд бол тэр талтай бас бид нар тэр одоо хүнд машиныг бас хөдлөж чадчих шүү дээ тий. Нөгөө тэгвэр рок попын бид нар бас их хүлээцтэй. Ер нь манай Монголын рок поп бол их тийм эвсэг. За нэг ганц хоёр ирүүл тэр бол байдаг л асуудал. Ерөнхийдөө их тийм одоо дэгтэй, жудагтай, хүндлэлтэй. Тийм учраас өнөөдөр яг
юу бол дагж л явдаг амьдрал баяг харс өдөр одоо гэрэлхийгээ өнөөдрийн цаг нөхцөл ямар байгаа вэ тэрнтэйч бас ойлгох юм бол байцлага л тийм. Ер нь халдвч хар халзандаа гэж монгол үг вэ. Ер нь одоо ингээд Баачка ахын тэр одоо Сэрчмөн хоёрын явдал дээр ихэд одоо нэг зөвдөхөөсөө илүү ингээд харахаар нийгэм яадаг байвал хамгийн хайртай хүмүүс рүүгээ их төрүүлж юм аа. Одоо хүн чинь гэрүүлд одоо ингээд бизнес бүтэхгүй бол хань ижилдээ орж ирээд нэг ураа тайлчдаг ч юм уу. Хүүхдээ баг нэг 5 салбааны хамт үзүүлээд тавьчихдаг ч юм уу. Яг тэр шиг манай монголчууд сая бол энэ их стрессний 2 жилийн гэртээ байсан үед бол одоо халдвч хар халзандаа хэдэн нэр хүн төхийн хүмүүс рүүгээ дайрах шиг надад санагдсан. Тэгээ нөгөө хэд маань ч бас их төвчээртэй хүлээсэн. Яг үнэндээ сошиалоор хүмүүс ингэж давлгаалуулж тэгж олон хүн юу гэдэг бол бас хэцүү. Энийг яг өөрөө туулсан хүн л ойлгоно. Тэр мөрөн чи тэр мод хийж байдаг тийм. Асрах галыг тийм өөр дөр өөрөө ярьлаа шүү дээ. Одоо ийм олон танигдсан паблик улсууд чинь хэцүү. Тэгэхээр манай бид хэдийг ч гэсэн бас нэг сургамжтай болж л да. Энэ чинь хамаагүй. Яг үнэ. Бие зөв авч явах байдаг шиг байж болохгүй. Бие зөв авч явах хэрэгтэй юм байна шүү. Зүгээр ингээд санаатай юу яг бүх паблик хүний бүх юм үйлдэлүүд нь хүний хараа юун дээр байдаг болохоор илүү гал богод идэг юм залхамтай л тийм. Тэгээд төрөний таны нөгөө төр гэдэг дээр бас нэг үг хэлмээр санагдсан. Юу гэвэл одоо ингээд төрийн байгууллагын урлаг соёлын дарга маш залуучдсан. Одоо яаны сайд маань гэтэл бизнесийн төлөөллийн бас мондөг хөдөлгөөнтэй өсгөө болсон. Энэ дээр ингээ хараад мэдээж алдаа гардаг. Хурдтай хүмүүс ер нь жоо алддаг шнэ. Гэхдээ энд ингээ хий бодын сэтгэл төслүүдийг дэмжиж гэж байгаа тэр хандлага маш зөв. Нэгдүгээр асуудал. Нөгөө яриад бодсон юм а ярина гэдэг бол хийх ажлын 50% гэдэг шиг. Яриад ямарсан кино бүх салбарлууд руу анхаарал хандуулж байгаа бол маш сайн. А тэгвэл бид нар бол нэг ингэмээр санагдсан. Чөлөө дуран бүтээлч буюу фриланс гэж яддаг тийм дэлхийд аяар. Энэ хүмүүс бол төрийг юусоо хараад хэрэггүй. Өөртөө чадах юм өөртөө барайл, базаал, нэгдээл. За тэнд нэг 5 хүн нэгдэнгүүт хийгээл, нэг 5 хүн нэгдэж хийгээл. Одоо бид нар ч бас нэг амбицтай шүү дээ. Тэр амбиц хөдөлгөж байгаа, тэр ёёогоо жоохон хөдөлгөж мэдлэгийн онцлогийг гаргаж агаад нэг юм хүрмээр юм байна. А гэхгүй яриад одоо зүгээр нөгөө иргэдтэйгээ адилхан ингээд уцмаажил скролдол бичний ардаас, компьютерийн ардаас юм хийгээд юм гэж бол байхгүй. Яг гараад мувмент хийгээд тэг хүнтэй очиж уулзаад ингээд юм бүтээгээд явдаг. Манай бас мэрэгжлийн онцлог байна. Тэгэхээр төрөө бас харахаасаа илүү төр ийм боломжууд байгаа гэдгийг харуулж. Жишээл Даашкахын яг жишээ тэр байгаа байхгүй. Яг тэгвэл шинэ брендинг үүсгээд хүү гэдэг хүннүү гэдэг бидний мартцсан нойрсчин байсан сэрхүү хүннүү рок гэж одоо бий болгоод байна шүү дээ дэлхийд. Ингээд бидний дотор байгаа мөртлөө мартагдсан унтцсан байсан луг сэрээгээд унтцсан байсан магадгүй одоо монголоор юу хийж явд юм. Тэгээ барсыг ч гэдэг юм уу. Эцлэн барсыг сэрээж одоо тэр дуунда тэр нэг юм омгийг шингээж. Тэгэхээр нэг юм ер нь хүүгийн тэр комментүүдийг харж байгаа ч гэсэн реакшнуудыг харж байгаа нэг юм байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн өөрөө ч тийм юмар дутагдсан. Байж ах нь энийг гаргаж ирж байгаа бол Даашках маш олон жилийн та тэр бол Даашкахтай их ойрхон хүмүүс. Бичлэгийг Даашках танаа ингэ дотгошоо хүн. Юусоо гадагшаа юм аа. Тэгээ доктор нь хөгжим буцаж маш олон жилийн тэр буцаж ясан Азгаа одоо хоршаар бас юу гэх юм ийм юм амбиц байгаа. Энэ урлагийнхны энэ гоё амбиц гэдэг юмыг зөв тийш нь чиглүүлээд завгүй байх юм бол маш их юм байна. Тэр гиснээс түрүүн би өөртөө чинь санал нэг байна. Өнөөдөр удирдлагын залуучууд орчин үеж ядг гэж ярил л да. Одоо энэ соёл урлагийн газрын даргатай би сая бас ярьсан танилцаад шал өөр хандлагатай байна. Тэгээ надад их сайхан санагцсан. Тэгэхээр энэ нэг юм хоршиж бие бинийгээ дэмжиж, хувийнх нэвшлээ дэмжиж те ингээд нэг урсгалаар явсан. Одоо жишээлбэл K-pop-ыг яаж хийдэг вэ сонссон те. Бүх том брэндүүдээ цуглуулад хурал хийж шин. Тэр дотор нодууд нь содсон те. Тэгээд Солонгост би нэг конжугийн их сургууль дээр очиод багш нар гэсэн чинь дандаа юм шар алтан өстэй юм. Дандаа Солонгосын одууд хичээл заадаг. Тэгэхээр тэнд чинь бас нэг юм холбоо. Тэрнээс ингээд нэг заавал төр хувийн юу булааж аваад тахта биш. Нэг юм гоё нейтралны явж явах хэрэгтэй. Тэгвэл бие биенийг төр өөрөө угаасаа супермен биш аахгүй юу? Тэр чинь өөрөө алтан. Яг л өөрөө төрийн механизм чинь яхаа одоо ингээд төрийн байгуулалтын юу гэдэг төрийг засгалдаг хууль нь байгаа ч гэсэн тэр хууль дотроо л ажиллаад байгаа байхгүй. Тэр чинь бас ингээд гаднаас нь харахаар чаддаг юм байна, чаддгүй юм зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр мань мэд шиг одоо тань шиг спортууд хийж дандаа тэр дотор байгаа одоо эдгсэн сэргээж сэрлийн хөдөлгөж явах ёстой юм шиг байна. Ер нь бол шаардлагатай. Энэ дээр одоо та нарын хийгээд байгаа тэр
Улаанбаатарын өчийн төлөө, Сандандагийн төлөө тэр тэмцэл гэж ярил л да. Хэцүү шүү дээ тэр чинь. Энэ том хөршийн, энэ айгүй том машинтай ингээд үзнэ гэдэг чинь энэ дэр жишээлбэл төр амжилтсаж явах хэрэгтэй байхгүй. Оюуны өмчийн газар тий. Тэнд нь одоо мэрэгжлийн талаас тэр олон улсын конвенцуудын заалт лавга мэдчил байгаа. Гэхдээ тэрэн дээр жишээлбэл хятад шиг ялангуяа ийм байгуулалт нь өнөөдөр коммунист маягийн одоо төв орон бүх юмыг шийддэг юм дээр манай төр яг л оролцох хэрэгтэй байхгүй. За лавгсрын нарын хийгээд байгаа энэ юм дээр Монгол төр бол ингэж хандж байна тийм ээ. Одоо саналаа дэмждэг. Тэгэхээр хятадын төр бол төрийн юмыг л сонирхно шүү дээ. Тийм ээ. Тэрнээс ингээд төрийн бүсийн юмыг төрийн бүсийн юмыг бас тэр болгон одоо нөгөө нэг улс орн өөрийн онцлогтой болох тийм ээ. Би тэр утгаар л яриад. Тэр React гээд одоо хятадд байгаа холбоо бол өнгөрөлтөд холбоо айгүй гоё юм ярьж байгаа. Юу гэвэл окей, enforcement буюу одоо эндхийн оюуны өмчийн юу хяналт шалгалт хэлс тоохгүй гэж болно. Бид нар CCTV 4 дээр оюун нийгмийн асуудлын сувг дээр бие даасан сувг дээр бид нар өөрсдөө нэвтрүүлэх хөтөлбөртэй. Тэрүүгээр нэг гарахад хятад даяараа бүр ингээ өөр Монгол руу одоо ингээ өөр монголчин их шиг энэ төргээд дуу зөвшөөрлөө айгүй олон жил зарж штэ. Тэр лүү нэг ингээд цөм тэр тийшээ фокуслдаг гэнэ анхаарлаа тавьдаг. Тэгэхээр ерөөсөн бид нар бол арай өөр медиа салбараар бид нар эдгэртээ үзнэ гэдэг байгаа. Бас политиктэй тэр их шиг яасан гэж бүрэг сан тохиолдол. Би альмаг явж байхгүй нөгөө юуны Жавхлангийн хийдэг шоун дээр бас хажуугаар нь эстрад дууны. Тэгсэн тэр их шигийн нөхөр ирдээ. Хамтлаг биш үү? Тэгсэн чинь надад ингээ далгийнхаа энэ дуу одоо манад дуулагдаад энэ их гоё дуу гэсэн чинь миний намрын гоны гэдэг хэшиг далайгийн дуулдаг дуу надад үзүүлээд байгаа байхгүй авторд нь. Тэгээ би энэ чинь бүр зог тусаа тэгээ дараа нь би ярьсан. За мэдээ наадах чи миний дуу юм баамаа. Та нар ингэж хамаагүй одоо миний зохиолчсон дууг нь өөрсдөө зохиолгоор үзүүлээ. Миний зохиол гэж яриаггүй л дээ. Энэ дуу одоо зохиолч гэдэг айгүй өвөр Монголд одоо айгүй мандж байгаа. Тэгээ хишиг далаа очиж дуулсан юм байна л да. Тэрнийг бичиж авцсан. Гэтэ тэр цааш нь яаж ашигласан би одоохондоо мэдэхгүй байна. Тэгэж одоо тэр тэгсэн чинь юугаар та нар ялгараад идэе одоо гэсэн чинь уугарч монголоор бид нар юугаа хийх юм аа. Одоо Facebook шиг юм байт юм ба шүү дээ. Тэгээ тэнд бол манай айгүй их дуу явж байна. Бүр ингээд бүлгэн сан орцсон тий. Тэгээд тэрний нь одоо манайхан зөвшөөрч юу гэм үү зүгээр хулгаагаар авцсан байт юм уу мэдэхгүй тий. Наад дээр чи одоо яг л нэг юм чинь одоо л яг л бидний нэг гол байлддаг асуудалтай. Жишээлбэл Соён production гэхэд 2000 дуутай ийм караоке компани гэдэг машин. Тэр бол машин үйлдвэрлэж байгаа газар захиалга өгж байгаагаа оюуны өвчтөйг ойлгоцсон. Тэр 2000 оныхаа зохиогч эрэхтэйгээд өөр Монголд бас тэр караоке аппарат өгсөн байдаг. Энэ бол нэг бодлын төөрөгдөл мэдсээр байж бидэн хөдөлж бас асуудал үүсгэж байгаа асуудал байхгүй. Тэгээ өөр Монгол их нь аргагүй л дээ. Монголчууд юм чинь олон сая монголчууд байна. Гой дуу сонсхийг хүснэ. Ялангуяа манай одоо рок попын миний мэдхэс дуунуудын хичнээн их хүний сонирхол татдаг. Тэгэхээр энийг бас зохицуулах тэрнээ цаашгаа хятадын гүн рүү яваад очихлоор одоо өөрлөлдөө. Тэгэхдээ Пүүжигийн дууг бол хятадаар одоо бүр гүн рүүгээ дуулж шít цаашаа. Өнөөдөр бол бүр хоёр дуу жишээл болгож байгаа болохоос хамгийн их нөгөө 20 хэдэн хувилбартай хоёр дуу яриад байгаа байхгүй. Нэг нь 17 хувилбартай, нэг нь 23 4 хувилбартай. Тийм их байна уу? Тийм. Би нэг 4 5-ыг л тоолдог. Тэрнээс дэш Улаанбаатар үз тийм үү. Тэгэхээр тэгж нөгөө түмэнд нэгэн төгссөн болохоор одоо араас нь яваад хөөцөлтөд эдрээ жишээ бариад одоо араас нь таны дуу за болоочих юм маш олон дуунууд тий хөгжмөл зохиолчдын сансар гэл одоо нэршлийн дуунууд айгүй олон хөгжмөл зохиолчдын дуунууд тийм байж байгаа. Одоо нийтийн шидээр болсон одоо чулуунхуу талигч чулуунхуугаа дуу гэл маш олон дуунууд байгаа. Тэгэхээр бидний араас хөөцөлт эхлээд түүчээ болоод энергийг задлж бол хайнаагаа задлах юм бол цаашаа явнаа л гэж бодож байгаа. За хоёул гадаадаас дотоод руу гарыг. Энэ эмсэглэснээс касет аудио касет хийгээ зардаг юм байна. Наран дуулдаг. Тэгээ би ч бүр ингээд гайхаад асууж үгүй аудио касет за яг аудио касетын 90 үе өнгөрж байгаа юм байна гэж бодоод явал бас нэг тийм ард сихгүй л өнгөрлөө л дөө. Гэтэ тийм одоо дотоодын тийм зах дээр одоо пират гэж ярил л да. Пират биш л энэ тэмцэл үргэлжлсээр байгаа ч тийм. Үргэлжлэж байгаа.
Тэнд бол ер нь бол нэг юм яриад байгаа. Айгүй олон жил бас энэ яригдаж байгаа. Физикл буюу одоо битээр зарж байгаа формат бол ер нь дэлхийд даяараа шахагдаад пянз руу орсон. Тий. Бараг CD гэж аваач болсон. Тийм. Тэгээ пянз руу орсон. Одоо пянзны борлуулалт бол сүүлийн 16 15 оноос хойш бол дэлхийд тренд болчихлоо. Одоо юу гэдгийг одоо хувцсныг гой тренд болдог шиг, гой том нүдний шил медальчууд гаргаж байгаа тренд болдог шиг, кофе тренд болдог шиг. Тэгэхээр пянз руугаа буцаад физиклээр ороод Монголд бол юу вэ гэвэл энэ наран тул захтаар CD байдаг. Энийг бид нар наран тул захынхантай ер нь оюуны өвчтөд уулзаад ийм зөвшөлтөлд хүрсэн. Эргэлтэн байгуул нийлэгт хий та нар. Гэхдээ бид нар энэ шошоо хадаад та нар комисшн өг. Комисшн өг. Яагаад вэ гэвэл тэнд 2500 за 1500-аар зарж ирсэн 2500-аар цагаан болтой нөгөө хэдэн сая эргэлдэг нөгөө үйлдвэрийн CD болгоо чинь планктаар бичээд байгаа. Планкч бол хэдэн 100 эргээл зогтж штэ. Тэгэхээр нэг талдаа эргэлтийг хангахгүй байна. Чанар биш байна. Голд нь хоромцэг.com гэдэг оригинал биш зүгээр юунаас сайтаас авсан FM 104.5 гэсэн тамгатай яваад байгаа байхгүй. Тэдний бид нэр их усүрээс өгөөд ингээд тэгээд дээрэс нь хамгийн гол нь тоолуулаад 5000 орж ирвэл хэлээр орж ирвэл тоолуулаад ингээд гайлтай хамтраад ингээд явж байгаа нэг төсөл байгаа. Тэгээд энэ дээр бас та нарт нэг юм юу их дутагддаг баг. Агентууд гэж ярина шүү дээ. Хяналт хийж явдаг байцаагч. Яг үнэ. Энэ дээр бол оюуны өмчтөр бид нар энэ жил 8 шаардлага хүргэсэн. Харамсалтай зүгээр энэ шүүмжлэхэд яг бодит шүүмжил бол оюуны өмчгөө сүүлийн 2 жилийн ковидын хэцүү үед 3 даргын үйлчлээ. Одоо дахиад шин дарга маань англи хэлч ингээд томлогдож байна. Одоо ямар даргыг бид нэр таашгүй. Тэгэхээр нөгөө энэ системийн доголдол гаргадаг. Нэг хүнтэйгээ танилцаад асуудлаа шийдвэрлээд тийм алтан бичиг өгөөд нөгөөдхөө нэг режимд нь оруулах гэж яаж дараагийн дарга яриад за юу гинэ гэд нойлоос эхэлж байгаа. Бидний хувьд бол нөгөө ярьсан юм ингээл хэдэн жил дараалж ярьж шүү дээ. Тэгээ манай улс төрийн хямралууд л та. Тий. Тэгээ нэг аятайхан нэг юм хий гэхлээр олж өгдөг. Солигдоод нөгөөх нь ирээл өөрийн шүүр өөрөөр шүүрдэн өөрийнхөө шүүр. Яг үнэ. Тэгээл нэг баахан алдууд бас хэлдэг. Гэтэ яг энд бол бид нар яг таны хэлсэнчлэн 8 зүйлтэй бид нар шаардлага буюу хамтран ажиллах санал өгсөн. 2021 оны бид нар 4 сард энэ шинжилсэн хуулийн хажуугаар бид нар өдөр төсвөлөөр очиж уулзсан. Тэн дээр юу шаардлага вэ? Яг таны хэлдэг 24 цагийн онлайн гомдол авдаг хотлайн уцтай болооч. Нэг ямар ч одоо хэлийн цэцтав дээр байсан ч манай дуучид яриад энд миний цомог. Уул манайхан ингээд манай өдөр төсвөлийнх нэг юм ташуу зураастай бит. Нэг юм үнэлэхтэйсэн. Тэр бол байга зам хурааж аваад оюуны өмч өгчдөг гэсэн. Бидэрт байцаагч ирэх байхгүй. Тэгээд олон нийтийн байцаагчтай болооч боيو хагас хэрэгтэй. Яг улсын байцаагчийг биш сургууль семинар орж чадахжуулаад оюуны өмчөөс хагас хэрэгтэй боيو. Одоо яг энэ дууч яг хөдөлмөрөөр эрхэлж байгаа хүмүүс нэг 10 ч юм уу 20 байцаагч гаргаж ирж байна. Тийм бол бид нар чи ядарч юмаа одоо энэ чи бэхжүүлэхэд амархан болсон шүү дээ. Нөгөө факторны юм гар утсаар авлаа он сар гэж чинь тэр он сарыг бид нар өөрчилж чадахгүй. Тэгээд бичлэг хийгээд оюуны өмчт тушаачдаг. Хэрвээ тэр хууль бус юмнуудыг дээрээс нь мэдээлэл өгдөг. Дээрээс нь онлайнаар бас гомдол авчдаг. Ийм байгаа ч гэж бас нэг ийм асуудал байна. Өнөөдөр та нарын ажил хөнгөрөх нэг том арга байна. Юу гэж сүлжээ. Одоо IT сүлжээ биш. Өөрөөр хэлбэл караоке болгоны мэдээлэл, FM болгоны, телевиз болгоны, сувг болгоны мэдээлэл тэр компьютер дээр дата дээр л явж штэ. Тэгэхээр тийш шилэнч байж болно. Хүн хэрэглэгч өөрөө хараад энэ дуу энэ савгагийн дуу тичнээ одоо тийм юугаар явж байгаа юм байна. Тийм телевизээр ингээд нөгөө нэг юу бодогдоод ингээд хуваараа энэ бас хөрөнгө оруулалт хэрэгтэй л энийг бол төр хийх хэрэгтэй. Тэгээ төр бол энэ хувийн компаниуд бас хийх тийм бодлууд байгаа юм л. Гэхдээ хувь гэсэнд орвол төр хийсэн дээр яг таны хэлж төр нь баталгааг нь гаргаж өгөөд байж болно шүү дээ. Заавал төр хийх бас нэг ийм асуудал байдгийг. Төр чинь аль болохоор өөрөөсөө хөнгөлөх ёстой. Яг ачаага тий. Тэгэхээр тэр дарга шийддэг гэж болохгүй. Тий. Хувийн одоо юу хийж болно? Бүтэж агрегат маяг. Гэхдээ баталгаагийн жишээлбэл төр бас хяналтын. Тий, янз бүрийн асуудал гарвал үгүй наадах шим төрийн бусдаагаа хамтран хяндаг. Хууль мойл оюуны өмчийн хуулийнхаа заалтуудын дагуу барьж идэг тий. Тэгээд нэг ийм наа чи бас гоё юм сонсогч. Тийм, караоке дээр жишээлбэл ингэж байгаа. Одоо Солонгос, Япон яагаад караокег тоолоод мөнгө аваад тараагаад байгаа вэ? Одоо манай холбооны хувьд бодлого дотор бид нар мөнгө аваад тараахгүй байгаа. 151-р тогтоол гэж байсныг бид нар Көсөг дараагаа байхад 36-ыг А-гаас И хүртэл тогтоол болгосон иргэдийн төлөөлөгчд орлоо. Тэр тогтоол яадаг вэ гэвэл яг л сайн болдоо ярьж байгаа шиг нийслэлд караоке эзэмшигчдийн стандарт тэгээд хоёр төрлийн бус байгууллага нийслэлийн соёл урлагийн газартаа хамтарч хэцийн зөвж байгаа. Тэнд юу гэвэл энэ хоёр байгууллага юу эрх эзэмшигчдэд төлбөр
ураалгана гэдэг юм дүрмж онтой болсон. За тэр дотор бас караокены стандарт байгаа. Агаар сэлгэх, огшуучтай байх энэ гэдэг микрофон одоо ковидын үед бүр энэ зөвшөөрлч өөрөө маш заавал масктай микрофоны маск. Тэглгүй караокены шиг микрофон гэж өстой бүр ам дамжсан бүр амар муухай байгаас. Одоо ядаж л одоо сая зөвшөөрөл ингээд нэгнээс өгч байгаа. Хотынхын ямар санал тавьж байвал та нар одоо дуучтай хэлээрээ. Иргэн хүний хооронд ухамсартайгаар тэр микрофоны маскыг 10-ыг аваад хамгаалж байгаа чинь зайцлахгүй машиндаа хийж. Надуулах газар очоод тайзан дээр гарлаа углаад тэгээд тэрийг бас хүмүүстэй хэлээ. Яг л эн чинь бас нэг нийгмийг соён гэрүүлэх бид нар бас нэг ялчгүй нийгмийн үүрэг байгаа бизнесээ хийж чөлөө дургуйтай хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ тал дээр ч бид нар ажиллах хэрэгтэй. Нөгөө талд нь болохоор сайн тэр хэлдэг караоке дээр жишээлбэл яадаг байвал Япон, Солонгос бол ерөөс ард нь лан одоо энэ караокены бүх аппарат лантай байхгүй шилэн кабель. Ерөөс нь тэрийг залга гэдэг л стандарт. Тэгээд тоолортой. 10 караокены өрөөтэй бол голдны тоолортой тэрийг улсын байцаагч ирээд соёл урлагийн газрын байцаагч, оюуны өмчийн байцаагч ирээд сард нэг удаа ч юм хямдаг маргаан гарвал. Тэр нь унтчихад аппликейшн дээр за инээмсэглэл хамтлагын дуу, одоо долгионы дуу, хослон дуулаа дуулж ахад та унтчихад караоке шин ажиллаж байгаа шүү дээ. Өглөө 4 хүртэл. Тэгэхэд тэр тоолороор мөнгө орно. Төрийн бус байгууллага одоо тэр IT-ийн компани комисшн буюу тэдний гарч байгаа зардал тэнд тооцогдоод үлдсэн таны одоо 70% ч юм. Наадах хэрэгжүүллээ. За тэгвэл ястаа хөшөө бас биш. Танаа холбоотой. Одоо бидний 90 цент гээд магадгүй миний жоохон ам халаад ярьчлаа. Тэгвэл зарим энэ санахсан хувийн компаниуд байгаа. Тэгэхээр энийг бол төрийн бус хоёрын шилэн байх. Тийм цогц хамтын ажиллагаа хийх. Мэдээж гүйцэтгэл таны яаж байгаа агрегатор компани бол IT-г мэдээж л шалгарсан одоо блокчейн хэрэглэдэг тийм компани байж таарах байхгүй. Тэр ярьж байгаа энэ сэдв биш дээ. Одоо жишээл караокены эзний мөнгнөөс булаах гэдэг юм биш. Хуваалцаач л гэж байгаа. Яг үнэ. Нэг хэдэн хувийг өгчгөө. Яг үнэ. Тэр зохиосон хүнд. Яг үнэ. Та хөрөнгө оруулагч гэхдээ хөрөнгө оруулсан энэ чинь талхны чинь болон тэр хүмүүсийнхаа. Тэгэхээр тэр талхныхаа болон тэр хүмүүс альбиосоор өчгөө. Ихчээд хорон цэг комгүй тэр хүнийхээ яг дүрстэй жишээл нэмсгэлийн дуун дээр сүнсийн чи оромч гэдэг дуун дээр хаамаагүй солонгос хүний дүрс хараад байгаа. Энд жишээлбэл соёлын бодлого байх хэрэгтэй. Хаамаагүй Япон хүний дүрс хараад байгаа. Тэр юу гэвэл тэр японочч аргагүй шүү дээ. Энэ юм чинь альбиосны зөвшөөрлөг болохоор Япон хүний дүрс тавьчихад байгаа байхгүй. Байгаль Япон байгаль. Тэгсэнд орвол нэмсгэлийн дуу дээр та нарын дүрс явж ямаар байгаа. Та нарын баг залуу гэм байт юм уу гой тоглолтны ингэжээж эргээд нөгөө баялаг бүтээгч өөрт нь хэрэгтэй нөгөө PR одоо нэг өөрт нь хэрэгтэй нөгөө хөрөнгө оруулалт болчих. Эргээд. Өнөөдөр бид нар бас хөрөнгө мөнгө дутуул байна л да. Одоо жишээлбэл хөгжмийн нэвтрүүлэг хийлээ гэхэд байна шүү дээ. Жишээлбэл нэг хамтлагийн дуу тавилаа гэхээр л хаагдаад байна шүү дээ. Тэр уг нь бид нэр худалдаж авах ёстой. Тэр зөвшөөрлөг. Тэр мөнгө хөрөнгө хэрэгтэй. Энэ бол одоо цэвэрлэл улстай төртөө хосолжил хийх л асуудал л да тийм. За битүүрийн өнөөдрийн ярьслага ингээд өнгөрчтiin хурдан ярих юм маш их цаглан би фонжсэн тийм. Ороо явчихтiin. Тэгээ яг манай үзэгч олон ингээд сонирхолтой өнөөдөр ингээд дуу дуулагдчих байна. Энэ дууны арт талд ямар том одоо асуудал өрнөж байдгийг би өнөөдөр сүнсийн лавгаагаа зориуд авчирч тайлбарлуулж байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад та нартай би нэг бас нэг юм санал хэлмээр санагдтiin. Өнөөдөр дуу бичлэг бүтээгчтэй холбооны үйл ажиллагаагаа маш сайн совтолчдаг юм зохицтой бүр юм одоо соён гэгэрлэх юм том арга хэмжээ байх хэрэгтэй. Одоо нөгөө нэг юу шиг авилгатай тэмцэх газрын соён гэгэрлэх юу гэдэг шиг өнөөдөр энэ учир утгыг их сайн ойлгуулж нэг ч гэсэн хүн одоо пиратский копи хийдгүү болгох те тэгэл хүмүүжлэлтэй хүүхдээ одоо минийхөө энэ хүний дууг ингэж хулгайлж болдгоо шүү хуулж болдгоо шүү гэдэг юугийн кодыг суулгах маш их ажил байна лав гэдэг. Гэтэ нэг Оросууд нэг үг гэдэг чинь Москва шууд баригдаагүй гэж энэ шиг яваа л те одоо зингийн цав яваа та бүхний хийж байгаа ажил бол би их анхааралтай ажиглаж явдаг. Тэгээ бидний рок поп ах бол та нарыг ингээд маш их дэмждэг. Тэгээ тэр бол ингээд тэр шиг манай нийгэм монголчууд бид нар бас энэ саяны асуудлыг бас ухамсартай хандаж дэмжих хэрэгтэй. Тийм ээ? Нэг ийм хандлага байгаа гэдэг. Яг ингээл яг Facebook-ээр хинч ажил хийхгүй. Гэхдээ Facebook бол их нөлөөтэй том багж хэрэгслээ болсон. Facebook дээр хүмүүс ингээд оюуны юм чинь хэрэглэв. Нөгөө л мөнгө яриад унлаа гэдэг байхгүй. Мөнгөгүй юу ч байхгүй. Бид нар чинь зах зээлийн нийгэмд орцсон. Тэгээд хөрөнгө оруулалтаа урлагийн чинь ер нь бол энэ дууч дуран бүтээлч одоо тайзны урлагч ялгаагүй эргээл хөгжмөө сайжруулдаг.
студиэс ажил хөрөнгө оруулалтаа хийдэг байхгүй. Эргээд ерөөсөн буух юм уран бүтээл гэдэг. Тийм болохоор энэ та нар шүтдэг хамтлаг дуучныхаа одоо хайрладаг одоо өөрсдийнхөө шүтээнүүдийнхаа одоо оригинал пянз одоо пянз руу пянзны нийгэм болчихлоо. Тэгэхээр пянз CD-г оройтхгүй. Өнөөдөр байсан ч сайфагаас очиад авах та тэр хүнд нэг ч гэсэн уран бүтээл хийх тийм маш тод нөгөө эрч хүч нь болж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд нөгөө бид нар ингэж ярьдаг штэ. Үндэстэн Монгол хүн гэл ингээд би Монгол гэл тийм Монгол бахархал гэж ярьдаг. Монгол identity гэдэг зүйлүүд залуучууд их ярьж байна. Монгол онцлог бид нар Монгол бахархал гэж юу хэлээд юм бэ? Ерөөсөө л хүн амтлын подолкийг авч өмсөх. Свансын подолкийг авч өмсөх. Картоныхоо малгайг авч өмсөх. Бид нар өөрсдөө л national identity. Чи өөрөө Монгол хүнээрээ бахархаж байгаа бахархал. А тэгснээс national гэж энэ явж байгаа хүмүүсээ элдвээр одоо гутаанд орчлох магадгүй өөрийнхөө алдаанаас болж бас хөлж байгаа хүмүүс байгаа. Альва нэг юм чинь бас алдаа оноотойгоо л цуг яв. Гэхдээ эднийг бас хайрлж үнэлэг таны төрөний хэлсэнчлэн тэгээ хөрөнгө оруулалт, бодит хөрөнгө оруулалт гээд явж чад CD-г аваад ингэх нь бол одоо та эдэн хүмүүстэй үндсэн дотооддоо хөрөнгө оруулж байгаа бас л үйлдвэрлэлээ дэмжиж байгаа л асуудал шүү. Үйлдвэрлэхээр дандаа малгай хувцас мэдээж энэ бол том индастри, том үйлдвэрлэл. Гэхдээ бүтээлч үйлдвэрлэл буюу хөгжмийн салбар гэдэг бол өөрөө жижиг дунд. За бүр сайн ярих юм бол одоо Холливуудын хэмжээнд гадагшаага бид нар хүүшиг 10 хамтлагтай охтын хамтлаг ч юм уу одоо наран зууны хамтлагийг дэлхийд гаргач Азад гарч юм бол бид нар эдрээр говьоо сортчлаад гоёогоо сортчлаад ноолоороо дэлхийд гаргаад тэр ноолоор нь өөрөө үнэт зүйл болоод нэмэн хүртэг үүсгээд үндэсний хэмжээний Азийн хэмжээний том брэнд ингээд тий болох юм. Одоо хүү чинь морин уурыг сурталчлаа дээ шүү. Тийм. Товшуур гитар, тий Монгол гитар гэдэг. Тэс Монгол аялгауд тэр чигээр пентатоник хөгийг тэр чигээр лябмал машорын үүртэй юм байл ш. Сигмолоос доошоо. Тэгэхээр лябмалын хөг тий хөгийг бол айгуугаар сурталчилж байгаа тий нэг мал лябмал. За Лавгаатагаа өнөөдөр сүн самслагын тухай ярьсангүй. За сүн самслаг бол Монголын анхны boys band шүү. Тэр чинь би бол тэгж үздэг. Уран бүтээл өндөр үздэг. Хажуугаар нь ажиллаа хийн үздэг. Уран бүтээл хийн. Яг үнэ. Манай фэнүүд яг тэгтэн чинь ийм улс төрийн орнтацтай дарга болоод тийм үү. Гүйгүй тийм байхгүй гэд. Юу хамтлагаа яасан бэ? Хамтлагч айгуу гоё шүү. Бид хэд энэ жил уулна анхны одоо Монголын бой группийн бид нар одоо яалтчул бүжиглж эхэлснээс 91 онд 30 жилээр болж байгаа. Гэтэ энэ 30 жил дотор бол доголдолтой алдаа оноотой бүх юм байлаа. Гэтэ анхдагч бол анхдагч бүжиглээ. Тэгэхээр бид нар энэ ойдоо зориулаад Монголын бой группуудыг нийлээд нэг пянз, хос пянз гаргах санаатай байгаа. Бүгд аягаа дэмжиж байгаа. Тэгээл одоо одохгүй бидний үеийн гигант гэж ярьдаг. Тийм 2 гигант гаргасан байна шүү дээ. Тийм. Гоё. Тийм л ажилд орчаал явж байгаа. Доонуудаас шинжилсэн найруулгаар аналог хэлбэрээр бичүүлж байгаа. За бидний ярьсан корпорат одоо цагтлагаас явлаа. За бидний ярилцлага бол ерөнхийдөө соёл урлагийн газрын одоо бодлоготой нийцэж байгаа гэж итгэж байна. Тэгээд өнөөдрийн ярилцлага ингээд дуусгая. Магадгүй зах хугацааны дараа лого хөтөр өсөлжий бий болцсон ийм одоо үед яригдах болоо гэж би найдаж байна. Тэгээд логорууд амжилт хүсье. Баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олон ч гэсэн та бас дандаа уран мөхч залуучдыг хөвлөж идэг бас сайн гоё бид нар дотоо ах дүүс. Тэгэхээр бас их баярлалаа шүү. Өөрөөч гэсэн одоо танд ирч хүч өгдөгч маш их баярлалаа шүү. Тэгээд танай нэвтрүүлгийн хамт олон үзэн суугаад тааханд бас аз жаргал ирүүлэх хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр нэвтрүүлгийнхаа бүт зуламжил ёсоор би нэг дуугаараа төсөе гэж бодлоо. Энэ дуу бол 1999 онд зохиогдсон Хүрээ хүүхнүүд гэж дуу байгаа. Ардын уран зохиолч Дулмаа эгчийн үүрэнд би ийм ая хийж одоо миний ээжийн дурсгалд зориулсан ийм онцлогтой ийм дуу байгаамаа. Энэ дуу их олон хувилбараар дуулагдсан байдаг. Өнөөдөр та бүхэн Эрдэнэ чимэг дуучны дуулсан хувилбараар сонирхолъё. Энэ дуугаар өнөөдрийн дугаараа дуусгая. Дараагийн дугаар хүртэл төр баяртай.
минут хүрээнийхэн цагтаа тэр ирчүүдийг уйраач захилж явсан үзэгсэн гоногонда тарсан бүсгүй заяа насаараа гангарсан бүтэн заяа Чүди вираач захилж явсан үзэгсэн гоногонда тарсан бүсгүй заяа насаараа гангарсан бүтэн заяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёлын урлагийн газартай хамтран бэлтгэлээ.